За, дөрвөн янзын зорилгоо ярьсан. Одоо хэдүүлээ зорилго тодорхойлох алхам нэг энэ аяггүй том юу байгаа заяа. Одоо өнөөдрийн бид нар та нарт зааж байгаа юм маань маш том чухал юм байгаа. За, одоо харагдаж байгаа үстэй тэгээд ихс чинь. Тэгэхээр present to everyone. За. Тэгэхээр зорилго тодорхойлох алхам нэг маань юу гэж байна гэхээр одоо бүх юмнуудаа цуглуулах, түрүүн тэгжээс юу хүсэж байгаагаа мэдэхгүй гэж ярьжээс те. Юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна, юу хүсэхгүй байгаагаа мэдэхгүй байна гэж ярьдсан шүү дээ. Тэгэхээр зорилго тодорхойлох нэгдүгээр алхам нь юу гэхээр цуглуулах, бичих, төсөөлөх, зурах, юу хүсэж байгаагаа бүх те зорилго болгож цуглуулах. Эхний хэмжээнд бид нар бүх юмыг хүсэж байгаа юм шиг болчихж байгаа шүү дээ те. Текст төгөлдөр би одоо үр хөвгтэй болмоор байна, гэр бүлтэй болмоор байна те. Цалин боломжийн орлоготой болмоор байна. Тэгвэл ямар хэмжээний боломжийн орлоготой болох нь ажил мэргэжилтэй амжилттай баймаар байна. Эрүүл явмаар байна. Аав ээжтэй тустай баймаар байна. Гэр бүлийнхэнтэй те нийгэмдээ хийцэн юмтай одоо шилдэг эмэгтэй болмоор байна. Тэ эсвэл би тийм одоо уран бүтээлч болох юм уу? Би тийм одоо юу гэх юм тэ тийм зураг зурдаг болох юм уу? Тэ эсвэл би ийм инженер болох юм уу? Ийм юм зохион бүтээх ёстой юм уу? Тэрийг бүгднийг бид мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр би юу хүсэхгүй байна гэдгээ тодорхойл гэжсэн би түрүү дууданд хэлжсэн тэ. Тэрнтэй адилхан юу хүсэж байна гэдгээ бас мэдэх хэрэгтэй. Тэ би хэн болох вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Би юутай болмоор байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Юу хиймээр байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ болвол энэ асуултууд тус бүрдээ айгүй том заяа. Цуглуулна гэдэг маань юу гэхээр бараг би юу хүсэхгүй байна гэж гаргаад юу ангууд нэг нүүр дүүрэн юм бичиж болно гэсэн үг. Би юу хүсэхгүй байна гэхээр би одоо жишээлбэл юу гэн одоо хүнтэй маргалахыг хүсэхгүй байна. Тэ? Нөхөртөөгөө муудалцахыг хүсэхгүй байна. Тэ? Бүх юмнууд байгаа шүү дээ, тэ? Эсвэл мөнгөгүй болохыг хүсэхгүй байна. Мөнгөнд санаа зовж амьдрахыг хүсэхгүй байна. Тэ? Би одоо байр маань одоо ус гараад гойжоод юм уу янз янзын асуудалтай байхыг хүсэхгүй байна. Эсвэл одоо тэ эвдэрхий юмтай одоо суухгүй одоо миний ийм эвдэрхий байхыг хүсэхгүй байна. Би эсвэл ямби машинтай байхыг хүсэхгүй байна. Тэ? Гэх жишээ нэ. Бүгд зориг шүү дээ, тэ? Яг зөв би үн цэнгүй амьдрахыг хүсэхгүй байна. Яг зөв. Тэгвэл үн цэн гэж яг юу юм гэдэг эсрэг хариулт чинь гарах байхгүй болно. Тэ? Хүсэж байна. Би юу хүсэж байна гэдгийг би үн цэнтэй амьдрахыг хүсэж байна. Үн цэнтэй гэж яг юу юм? Тэгвэл үн цэнтэй хүн гэвэл одоо нэр хүндтэй хүний хэлэн ч гэдэг юм тий. Хийсэн бүтээсэн юмтай үнийг хэлнэ. Тэгвэл би юу хийж бүтээсэн? Би хийсэн бүтээсэн завгүй баймаар байна. Яг зөв. Тэгэхээр завгүй бай гэвэл за юу хийж би завгүй баймаар байна. Завгүй байвал зургт үзээ завгүй гэж болно шүү дээ. Тэ? Ойлгож байна даа. Тэгэхээр тэрийгээ бас дахиад тодруулж болох байхгүй. Зүгээр зургт үзээд завгүй байх уу эсвэл тэ хахад бид нар завгүй байхгүй унтчихсан ч гэсэн бид нар завгүй байхгүй унтаа завгүй байгаа шүү дээ. Тийм бааз. Тэгэхээр тэрийгээ бид нар тодруулах хэрэгтэй байхгүй юу хийж завгүй баймаар байна. Тэ? Тэгэхээр энэ асуултууд байна шүү дээ тий. Бүгдээрээ нэг ширхгээрээ баг нэг нүур болох хэмжээний их хариултуудыг шаардах асуудал байхгүй бүгдээрээ тий. Тодруулаад тодорхой байгаад зөндөө их байгаад зөндөө их юм цуглуулна. За юу үсэж гэн явал зурагч үйж болно заяа. Ийм машин үсэж гэн. Ийм одоо байшин үсэж гэн. Тэдгээр ороод ийм байшин байна. Ийм байрыг аав. Бүр гүйччээд өөрөө зургийн дараа цуглуулсан ч болно за. Байрыг чи үзье гэж та зарах гэж байгаа юм уу танах гэж тий. Байрны зар үзэл очиж үзэл хитэн байр үзэл энэ онцгой байна энэ онцгой байна гэж хэлсэн. Ийм байрыг авахгүй юм хөсөхгүй байна гэдэг листэн дээр гаргаад нөгөөтг нь болохоор иймэрхүү юутай гудамжны энтэй балконтой тий тийшээгээ харсан ийм цэцэрлэгтэй энэ амар гоё байртай амар гоё том цонхтой яа тий. Тэм гутаа аваачаал зургийг аваачаал хүсэж байгаа гэдэг листэнд аваачихгүй. Ойлгосноо хэвчээ да. Хоёроо амархан байгаа сте тий тэгээд тэгэхээр тэг жирийн нэгэн хүн байх яг зөв. Би яг энийг хэлэхээс хараа бид нар яг жинкнээс юу үсдэг вэ? Би үн цэнгүй хүн энэ гэж ярьсан шүү дээ. Бид нар жирийн нэг хүн биш байхгүй. Бид нар бүгдээрээ онцгой хүн байхгүй. Өөрийн гэсэн хийж чаддаг юмтай, өөрийн гэсэн хийж бүтээсэн юмтай чад тэ. Тэрийгээ бид нар яг энгөөрөө энэ зорилго дотроо туцаас гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Би жирийн нэг амтан биш шүү дээ. Байдаг л нэг хүн биш байхгүй. Би бол ундармаа тэ би бол ундармаа гэж хийн. Бүргийн ундармаа гэж яг жинкийн хийн гэдгийг бид нар энэ зорилго дотроо туцаас гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Бичих хэрэгтэй, чөлөөтэй тэрийгээ
тэ нэмж оруулах хэрэгтэй. Тэ? Тэгэхээр энийг бодвол хүсгүй байгаа юм аа гэж чинь одоо жишээлбэл би тэдний насанд хүсгүй байгаа юм дээр жишээлбэл одоо би 30 40 50 нас хүрчээд өөрийн гэсэн байр оронгүй тэ яахаа мэдэхгүй царай алдаж амьдрмааргүй байна гэж тэ. Тэгвэл тэр миний хүсгүй байгаа юм байхгүй юу? Би тэтгэвртэй гарчаад эсвэл одоо хүүхдүүд маань арчаагүй одоо юу гэх ямар нэгэн юмд хүрээгүй ч гэдэг юм уу те эсвэл би өвчин ярьж гэртээ хөвтмээргүй байна гэдэг ч бас хүсэхгүй юм байгаа байхгүй юу те би 50 60 настайд одоо нас орчмааргүй байна эрүүл явах хэрэгтэй тэхийн тулд өөрөө хүүхдээ харагдаж одоо ач гучаа үзмээр байна гэх юм бол би дор хонж 70 80 наслах хэрэгтэй эсрэгээр нь бид нар тэгж тайлбар болох байхгүй юу те тэгээд юу хүсэхгүй байна юу хүсэж байна гэдэг чи хооронд авцалтаатай тэгэхээр хэн болохыг хүсэхгүй байна хэн болохыг хүсэж байна гэдэг чинь бас өөр байхгүй юу тэ би хүнд оромжлуулаад дээрхүүж би амьдрахыг хүсэхгүй байна тэгвэл би арчаагүй хүн болно би арчаагүй хүн болохыг хүсэхгүй байна би арчаатай хүн болохыг хүсэж байгаа юм юу хүн байх вэ оронд нь шилдэг юмхтэй байна гэх юм тэ тийм аа би юутай болмоор байна гэвэл одоо юу гэдэг юм өөрийн гэсэн орон байртай өөрийн гэсэн үр хөвгтэй одоо өөрийн гэсэн гоё хувцс хунартай юу гэдэг юм гоё үнэтэй цагтай ч гэдэг юм. Тэгэхээр тэгэж бид нар бүх листүүдээ тус нь ингэж гаргаж болно за. Тэгэхээр би юу хиймээр байна? Би юу хиймээр байна? Тэгэхээр би одоо жишээлбэл кино тоглож үзмээр байна. Яа тийм яа болохгүй гэж. Тэ? Би кино тоглож үзмээр байна. Би тэгвэл энэ дээр телевизийн ярилцлаганд оролцож үзмээр байна. Тэ? Би чөлөөт одоо нэг юм удирдах үзмээр байна. Би нэг юм зохион байгуулж үзмээр байна. Тэ? Юу хиймээр байна? Бүгд юу ч хийж болно шүү дээ, тэ? Тэр залуучуудтай зориулж би уулзалт явуулж үзмээр байна. Эсвэл би ном бичиж үзмээр байна. Тэ?